сүүлийн үед монголчууд бид бүхэн нэгэн сайхан уран бүтээлийг сонсож бүгдээрээ ам сайтай ерөөхдөө бол маш олон зүйлийг ойлгож аюу гой мэдрэмжийг авч байгаа. Энэхүү уран бүтээл бол та нарын шинэ бүтээл Гигэн гэдэг дуу байгаа. Энэ Гигэн гэдэг дууны клипийг үзээд бурхан тэнгэр минь ямар гоё чанартай зүйл үзчихвэ гэж бодлоо. Тэгээд нэг үзсэн, хоёр үзсэн. Одоо би бараг 20-30 удаа үзэж байгаа бах. Тэгээд үзэх болгондоо тэр нэг огшоосон хэсэг те. Тэгээд ингээд үнэхээр тэд манай өмнөх цаг үеийн түүхэн их хэлмэгдүүлэлтийн үеийн талаар ингэж гарч байгаа. Тэр цаг үеийн талаар бодож үзсэн. Тэгээд нэг клипийг үзээд хүмүүс ерөөсөө зарим зүйлийг ойлгохгүй байх шиг үлээ. Би ч өөрөө 3-4 үзэж ойлгосон л доо. За тэгээд нэг клипнийх нь бүгдээрээ ер нь би өөрийнхөө ойлгосон гээ зөв байна уугүй байна гэдэг та нартай хуваалцах байгаа байхгүй юу. За тэгээд клипийг ингээд халтгай ялган бөөнөрөө гүйлгээд тэгээд үзгээ та бүхэн тэгээд хэрвээ үзээгүй бол өөртөө үзээд үзээрэй. Энэ бичлэг маань спойлер агуулгадаг шүү. За ингээд клип эхэлж байгаамаа. Нэг хүн ингээд алхаж явж байгаа. Тэгээд хээр алхаж явж байгаа. Энэ хүн бол хараагүй хүн байсан. Тэгээд ингээд салхийг мэдрээд нэгэн айлд очдог байхгүй юу. За тэр айлд очсон чинь нэг эмэгтэй ингээд гал дээр цай самраад вэждэг. Мориур гаргаж ирсэн. Нилээн гайхаж харна. За тэгэд энэ морин хуур явдаг хэсгийг би яг 2 дахь сонсолтон дээр 2 дахь үзэлтэн дээр энэ мориур сонсдог хэсгийг сонсож үзэнгуудаа хүүх энэ монгол хүн морин хуур хоёр чинь ер нь юм мэдэрхүү талаасаа ч юм уу 70 нэг юм байт юм бол тийм юмар холбоотой юм шиг. Би бүр ингээд морин хуурын дуу ингээд сонсогдоход ингээд яг бүр дотор ингээд яг ингээд бүр амар зурагдаал амар сонирн болсон шүү. Яг морин хуур. Тэгээд одоо ч энэ хэсгийг сонсох болгондоо ингээд дотор ингээд сонирн болоо л байна. За тэгээд энэ их чи ингээд цай хийж өгөхгүй байж байгаа. Тэгээд морин хуурын ая явсан чи ингээд нэгэн ингээд юмыг дурсаж бодож байгаа байхгүй юу. За тэгээд энэ дүрд бол оюун дээр ихч Монгол Улсын гавьж жижигчин оюун дээр их тоглосон. Үнэхээр гоё юусэн. Тэгээд үзэх болгондоо л ямар агуу жижигчин бэ л гэж бодож байгаа ч амар гоё юусэн. За энэ цаг үеийн болохоор одоо ингээд клип шилжин. Энэ клип болохоор өөр дүн бид нар нэг жүжигэн дээрээс ч юм уу за ер нь нэг л ихэвчлэн жүжигэн дээрээс те тэр нэг хэлбэгдүүлэлтийн үеийн талаар ингээд үздэг те богдоо боо хайрал майрал ч юм уу нэг тиймэрхүү маягаар жүжигэн дээрээс үздэг. Тэгээд нөх юусоо тэгж үздэг байсан болохоор яг энэ хэлбэгдүүлэлт үеийг би лав нэг тийм амар сүртэй юусоо боддгоо байсан юм байна лээ. Яг үнэндээ. Тэгээд 1921 онд ардын хувьсгал ялаад тэгээд 1922 оноос эхлээд ерөөдөө хэлбэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг юм байна. Тэгээд хамгийн анхны хэлбэгдүүлэлтээр цаазаар ахуулсан хүн бол Монгол Улсын анхны ерөнхий сайд бодоо сайдыг цаазаар авч эхэлсэн. За үүнээс эхлээд ерөнхийдөө 1939 оны хүртэл маш олон хүмүүсийг цаадалсан. За тухайн жилүүдэд болохоор нийтдээ 37 мянган хүнийг хэлбэгдүүлсэн. Тэгээд 27 мянган хүнийг цаадалсны 18 мянган лам нар байсан гэж байгаа байхгүй юу? 2500 гаруй язгууртан хүмүүс, 3500 энгийн иргэд, одоо 1200 орчим цэргийн албан хаагч, 2900-аад бурайд үндэстэн эдгээр бүх хүмүүсийг хороосон гэж байгаа байхгүй юу? Хамгийн амар нь бичиг үсгч мэдэхгүй, одоо юу ч мэдэхгүй тийм энгийн иргэдийг одоо Японы тагнуул улс төрийн эсэргүү гэдэг хэрэг тулгаад за тэгээ нөгөө хэд ямар ч хэрэг тулсан яасны юу ч мэдэхгүй хүмүүс чи бид нар юу тагнуул бид нар дайсан байсан гэж мэдэхгүй гингуут нь буудаж хороогоол хэрвээ айгаад алуулна гэдгээ мэдээд айсан хүмүүс нэг худлаагаасаа бүр хэрэгээ хүлээгээд тэгээ 10 жилийн ч юм уу 15 жилийн тийм ялмал аваа шоронд ордог байсан байгаа. Шоронд орох сонголтыг хийдэг байсан байгаа байхгүй юу амар. За тэгээ энэхүү клип маань болохоор тэр тухайн цаг үеийн хэлбэгдүүлэлтийн талаар гардаг тийм клип байгаа. За тэгээ ерөөхдөө бол хоёр хосын талаар гарна. Тэгээ энэ дээр би нэг зүйлийг анзаарсан. За ингээд таандэр гэдэг лам маань тий. Одоо таандэр гэнэ энэ дээр бол наван гэдэг дүртэй. Наван гэдэг лам маань нэгэн одоо эмэгтэй бүсгүйд хайрцагтай болдог байхгүй юу? Тэгээ энэ нэг хажууд байгаа энэ хүүхдээ штэ. Энэ хүүхдийг би ойлгохдоо болохоор навааны төрсөн дүү гэж ойлгосон. Төрсөн дүү гэж ойлгосон. За тэгээ цаанаас нь одоо энэ наваан лам одоо таандрын одоо багш нь ингээд хайлт анзаарах шиг харагдаад байгаа. Тэгээ энэ хэсгийг гэж бодсон байхгүй яг энэ дээр багш нь ингээд одоо энэ навааныг өөр хүмүүн рүү хараад байна да гэж мэдсэн. За юу. За тэгээд за энэ хоёр маань тэгээ хайрлалцж дурлцсанаа. Тэг үнэхээр гайхалтай байгаль дээр ингээд за нөгөө нэг хүү маань одоо мориур бариад ирж байгаа. Йоо гайхалтай байгаль ямар гоё.
Энэ хэсэг нь бол үнэнхэдээ амар гоё таалагдсан. За ингээд мөрөө. За ингээд хүмүүс ингээд хажуугаар нь явангууд нь ингээд хоорондоос байдаг. Энэ дээр ингээд багш нэг харчиж байгаа байхгүй бас та нарыг ингээд харчиж байгаа. Ер нь бол анзаараал наваан ламтныг ингээд за энэ ер нь болохоо байж байгаа юм байна да. Энийг ер нь энэ хэсгийг бас зураг авалтсан амар цас орцсон амар гоё. Миний нэр дуудсан ламтангууд төвдөө лас хотын зорж шавлан. За багш нь ингээд одоо шавнараагаа ингээд явуулж байгаа байхгүй юу? Сонгож. Эхний ламтан луулсан. Дараагийн ламтан сандуй. Сүүлийн ламтан наваа. Ингээ хоролцож байгаа байхгүй. Дөнгөж ууг нэг эмхтэд сэтгэлтэй болоод байж ирсэн чинь. Лас хотыг хийжээ. За ингээд наваан ламтанд явахаар болоод дурлалт бүсгүй дээ очиж энэ талаараа хэлдэг. Би ингээд лас хот руу явахаар болчлоо гэж хэлдэг. Гэтэ энэ зэрэг нь уйлж байгаа. Тэгээ энэ цутгаар болдог. За ингээд ерөөсөө цутаах гээд юмудаа бэлдээд хамгийн оргил хэсэг одоо энэ хэсэг нь шүү дээ. Энэ хэсгийн зураг авалт бол ямар гоё юм бэ? Амар гоё хэсэг. Одоо ингээд лам нарыг ингээд бөөнөр. За энэ хэсэг бол маш их маргаан дагуулдаг. Ерөнхийдөө бол энэ залуу одоо наваан ламт ахыгаа ингээд заагаад өгсөн. Өөрөө мэдлгүй хүүхэд байсан учраас заагаад өгсөн гэдэг тэгдэг. Миний хувьд ч гэсэн яг ингээд заагаад өгсөн байж магадгүй гэж боддог байгаа. Тэгээ амар харцаараа ингээд бие биен рүүгээ ингээд амар хардаг. Тэгээ нөгөө эмэгтэй чинь дурлалт бүсгүй ингээд морио унаад одоо хаагаад ирж байгаа юм. Одоо энэ хэсгээр ингээд наваан ламп нь болохоор ингээд суухгүй байсан. Тэгсэн чи одоо энэ тэнгуут нь дарга нь цэргийн дарга нь эргүүр ятга аваад ир гэдэг. Ятга аваад ир гэдэг дээр нь бас ард хэсэгт нэг дүүн бас байгаад байгаа байхгүй. Яг ингээд дүүн ингээд байгаад. Энэ систем бас аягүй чухал санагдсан. За ингээд хүлээж байгаа дурлал бүсгүй. Тэгсэн чин наваан лампны эсхийгээр ороогоод амьд бамбар олгоод ингээд шатаадаг заяа. Йоо энэ хэсэг нь бүр амар. Тэгээ энэ ингээд дүүн ингээд уйлдаг. Тэгээ болохоор ингээ уйлдаг. Тэгээд хамгийн клиплэх нь гарч ирсэн нөгөө нэг морио ууртай нөгөө нэг хүн энэ дүүн ахгүй юу? Ер нь бол угаасаа дүүн заяа. Тэгээд ингээд ахыгаа ингээд зааж өгөөд тэгээд уйлсаар агаад ингээ хараагүй болцсон нүдэн ширхцэн гэж таамаглаж байгаа. Хүмүүсээс таамагласан байлээ. Би бас тэгэж бас бодож байгаа. Яа тэр яг нүдэн яг яагаас хорж байгаа талаар тийм юу гардгүй. За ингээ хэлбэдүүл дээр ингээд маш олон лам нарыг харж ирсэн. Тэр цаг үеийн хүмүүс ёо ингээд дүүдээс ахуусаа өгч байгаа. Тэгээ одоо ингээд олон жилийн дараа дурлалт бүсгүй ганцаараа ингээд байгаа байхгүй ганцаараа. Тэгээ дүүн ингээд ахыгаа өгч байгааг ингээд хараад ингээд уйлаад. Төрд явчлаа. Таныг амьдралаа өдрөө гэсэн шүү. За ингээд ахыгаа өнгөрснийг хилдэггүй. Энэ олон жилийн дараа ингээл тэрхэд бол клип нь бол нэг иймэрхүү утгатай. Ер нь бол олон жил ганцаараа тэгээд хүлээсээр хайрт өнө хүлээсээр аваад ч юм уу тэгээ ганцаараа ингэ байсан гэсэн утгатай юм шиг л. Тэгээд энэ сайхан клип үзэг болгон дотор минь огшиж ямар гоё энэ клипэнд ажилласан баг хамт болон арын албанд ажилласан хүмүүс наваан ламын дүрт ингээд баяр сайхан үлзий учрал тэгээд маралгуа гэдэг эмэгтэй тоглосон юм байна. Ус хэрээдүү. Энэ сайхан уран бүтээл. Тэгээд ийм надад бол ингэж санагдсан. Тэгээд маш гоё чанартай. Тэгээд утга нь гэвэл ерөөхдөө нэг иймэрхүү яг үнэндээ бүр их орноо Монгол орноо бүр амар их сансан. Ялангуяа морио уура явдаг гэсэн морио уур тоглодог хэсгээр бүр дотроос бүр нэг юм татах шиг болоод хүү бүр эхлээд 2 3 үзэхдээ шууд уйлаал үзээдсэн. Дахиад үзээдсэн. Одоо ч ингээл бичлэг ихтэй ингээл дотор ингээл огшоод байгаа байхгүй. Яагаад ч нэг тэр нэг анх үзсэн мэдрэмж нь дахиад ингээл мэдсээр иж байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ айгүй сонин уран бүтээл. Тэгээ дээрэс нь тэр түүхэн харамсалтай цаг үеийг бас ингээд одоо ингээд залуучуудад ингээд яг үнэндээ дахин сэргээж одоо үзүүлж штэ тий. Тэгэнгүүт би хүртэл ингээд нэрээ хэлбэдүүлэлт юу гэж Монголд байсан штэ. Энэ үеийг мартцсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүүхэд залуучууд бол ер нь бол
сүүлийн үед гадуур бол тэр оройгүй сүм гэдэг зохиол нацад орж тэр зохиолыг хүмүүс ингээд амар их хайж номын ингээд авч уншихыг одоо оролдож ингэж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэх юм бол та нар болохоор энэ коммент дээр бичсэн байсан. Оройгүй сүм зохиолыг уншиж дуусныгаа дараа ер нь төрсөн мэдрэмжээр энэ хүү клипийг хийсэн гэж хэлсэн. Тийм учраас энэ оройгүй сүм гэдэг зохиол бол энэ клиптэй бол маш холбоотой. Оройгүй сүмийг бас би өөрөө уншаагүй л дээ. Гэхдээ тухайн цаг үеийн хэлбэгдүүлэлтээр гардаг юм шиг үлээ. Бас ногоонуудын ламыг бас хүмүүс маш их давтаж дахиж унших юм байна. Тэгээ наваан ламтныг бол ерөнхийдөө бол ногоонуудын ламыг баасан ламтаа ер нь зүүрлэж бодож ийн гээл. Маш олон хүмүүс эрэг сэтгэлтэй гайхалтай уран бүтээл болсон байлээ. Тэгээд одоо энэ зам бас та нарын тоглолт болно. 6 сард бас та нарын тоглолт болно гэсэн байсан. Тэгээд төв цэнгэлэх хүрээлэнд болно. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд та нартай санал нийлж гэнэ үү? Тэгээд төрсөн сэтгэлээс та бүхэн өөртөө бас энэ бичлэгний дор бичээрэй. Үнэхээр гайхалтай уран бүтээл болсон. Үнэхээр их баярлалаа. Энэ уран бүтээлийн ард ажилласан болон одоо дэмжсэн одоо орон нутгийн бол нэг аюул олон бас аймагуудаар зураг авалт хийсэн. Орон нутгийн одоо засаг захиргааны хүмүүс мөн тусалсан энгийн иргэдтэй ард иргэд бүгднээр нь маш их баярлалаа. Гайхалтай уран бүтээл болсон байлээ. За бүгдээрээ дараагийн хавчлагаар уулзцгаая.